Өнөөдөр төрийн эрх барих дээд байгууллага улсын их хурлд нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хуралд төлөөлөлөө сонгох түүхэн өдрөө Ховд аймагт сонгуулийн санал авах ажил орон нутгийн цагаар өглөөний 6 цагт албан ёсоор эхэллээ. Хүүхэд гэр бүлийн хөгжлийн хилцээний байранд байрлах Жаргалан сумын Жаргалан баг буюу улсын их хурлын 2016 оны сонгуулийн 34-р тойргийн 2-р хэсгийн аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2016 оны сонгуулийн 6-р тойргийн санал авах ажлын нээлтээс энэхүү мэдээллийг бэлтгэлээ. 4 жилд нэг тохиох сонгуульд оролцохоор Жаргалан багийн иргэд сонгогчдын төлөөлөл эртлэн ирсэн байлаа. Нам эвсэл бие даагчдын төлөөлөл болсон хяналтын ажиглагчид байлцаж хөндлөнгийн хяналтыг тавин ажиллаж байна. Санал авах ажлыг эхлэхээс өмнө тус хэсэгт ажиллаж байгаа зохион байгуулагчид, инженер техникийн ажилтнууд санал авах төхөөрөмж болон бусад асуудлыг ил тод нээлттэйгээр танилцуулж санал авах ажлыг эхлүүлсэн юм а. Хамгийн ихэнд аймгийн засаг дарга Цэвэ Аравдан Монгол улсын гавьяат багш Цэрэн Жавнар Монгол улсын үндсэн хуулиар олгогдсон сонгох эрхээ эдэлж саналаа өглөө. Тэгээд энэ удаагийн сонгуулийн гол онцлог бол улсын их хурлын сонгуул, аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлыг сонгох сонгуулиуд хамтдаа анхудаа болж байгаараа онцлог болж байна. Өөрөөр хэлбэл олон нэр дэвшигчид энэ удаагийн сонгуульд оролцож байна гэсэн үг. За ингээд хамгийн гол нард иргэдтэй хандаж хэлэхэд сонгуульдаа одоо өндөр идэвхтэйгээр, өндөр эрдэстэйгээр оролцоорой. Наацх нь одоо 80% эрдэстэй сонгуульд оролцох юм бол иргэн та бүхний санал бодол төрийн эрх барих дээд байгууллага болон аймгийнхаа иргэдийн хурд одоо таны санал одоо биелээ олж ирнэ. Тэгтээ зэрэг энэ сонгуульд би сая саналаа нөгөө гараад ирлээ. Санал хураах энэ үйл ажиллагаанууд бол маш технологийн хувьд маш их одоо хөгжсөн байна. Тэгтээ зэрэг ард иргэдтэй хандаж хэлэхэд бид одоо өөрсдийнхөө төлөөллөөрөө дамжуулж төр барилцах учиртай тэр үүргээ ухамсарлаж өнөөдрийн энэ сонгуульд бүгдээрээ амжилттай оролцохыг хүсэж байна. Ховд аймгийн хувьд улсын их хурлын 3 мандатын төлөө 5 намын 14, 1 бие даагч нийтдээ 15 нэр дэвшигч. Аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хуралд 3 намын 108, 6 бие даагч нийтдээ 114 нэр дэвшигч өрсөлдөж байгаа. 17 сумын сонгуулийн хороонд 121 хүн, 92 санал авах байранд 582 зохион байгуулагч, 109 инженер техникийн ажилтан, намын ажиглагчдын хамтаар ажиллаж байна. Ховд аймаг 52 мянга гаруй сонгогчтой. Сонгуулийн тухай хуулийн 9-р зүйлд заасны дагуу санал авах өдрийн өмнөх өдрөө буюу өчигдөр зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар хүсэлтээ гаргасан сонгогчдын санал авах ажлыг зохион байгуулсан. Ховд аймгийн хэмжээнд 1412 сонгогчдоос зөөврийн битүүмжилсэн хайрцгаараа санал авахаас 1398 санал өгчээ. Одоогийн байдлаар гарсан ямар нэгэн зөрчил байхгүй санал авах ажил хэвэн явагдаж байна.